Тэгэхээр энэ хүннүгийн язгууртны цогцлбор булшийг дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хэсгийг эхэлж ажилласан. Тэгэхээр 3 зүйлээр тодорхойлож болно. Нэгдүгээрт Төв Азийн бүс нутаг дээрх хамгийн анхны нүүдэлчдийн төр тулсын язгууртнуудын цогцлбор дурсгалыг цогцоор нь ЮНЕСКОгийн өвд бүртгэж байгаа. Хоёрдугаарт энэхүү гайхамшигт хосгүй давтагдшгүй дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүндрэлтний хүрээнд түгээн дэлгэрүүлэх нөхцөл бүрдэж байгаа. Гуравдугаарт Монголын анхны төр тулсын түүхийг хүннүүчүүд өнөөгийн Монгол улсын газар нутагт дээр анхны төр тулсыг төвлөрүүлэн байсан гэдгийг нотолсон үйл явдал болсон. Тэгэхээр энэ утгаараа бол ЮНЕСКОгийн өвд бүртгүүлсэн онцгой чанартай үйл явдал байгаа. Бас Монгол улсын баруун зүүн талхээрийн хангаан бүсэд байгаа дурсгалуудаас сонгож 6 том цогцлборыг бүртгэж авснараа онцлогтой. За ямар газрууд батлагдсан бэ гэхээр та бүгд сайн мэдж байгаа Төв аймгийн Батсанбөр сумын нутагт байдаг Ноён уулын бүс, мөн Архангай аймгийн Хайрхан Эрдэнэ мандал сумын нутагт орших гол мод 1 2, Архангай аймгийн Өндөр улаан сумд орших гол мод 2, Хинтээ аймгийн Баян адрах сумд орших Дөөрлөг нарс, Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Тахилтын хотгор, Төв аймгийн Баян цагаан сумын нутагт орших Чихэртийн 100 хэмээх дурсгалт газрууд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэлээ. Ингэснээрээ Монгол улсын хувьд хүннүүчүүд бол монголчуудын эртний өв гэдгийг дэлхийд дахина хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал болсон гэж бид нар үзэж байгаа. За бидний сонгож энэ ЮНЕСКОгийн дэлхийн өвөөр бүртгүүлсэн 6 газар бол сүүлийн 100 орчим жилийн хугацаанд хамгийн өргөн хүрээнд наривчилсан археологийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн судалгааны үр дүн олон нийтэд нэлээд сайн түгээн танилцуулагдсан ийм газрууд байна. Энэ дурсгалт газруудад нийтдээ 2000 орчим хүннүгийн язгууртны булшууд байгаа. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар бол манай Эрдэнэтэн судлаачдын олон 10 жил хийсэн судалгааны ажлын үр дүн. Энэ судалгааны ажлын үр дүн дэлхийн өвийн хорооны томилогддог Эрдэнэтэн судлаачдын шалгуур үзүүлэлтээр давж гараад олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд тэгээд энэ дэлхийн соёлын өвийн энэ жагсаалтанд оролцогдсон явдал байгаа юм байна.